Их эзэн Чингис хааны 9 хөлт цагаан тугийн нэг нь Дорногов аймгийн музейд хадгалагдаж байгаа. Энэ туг тус музейн гол үзмрүүдийн нэг юм а. Тугийг 1991 онд 4.5 сая төгрөгөөр худалдаа авсан байдаг юм байна. Монголос манжин иргэшээлт орох ихэн үед хар хоронд байсан тугаа улсынхаа хязгаар нутгууд руу тараан байршуулжээ. Ингэхдээ үнэн ч хүн ардаа тугчин омог болгоод тугийг дахин хамгаалж байх үүргийг өгсөн тухай түүхэн сурвалжид тэмдэглэсэн байна. Таны харж байгаа энэ туг харин өнөөдрийн Дорногов аймгийн Хутагт уулын зүүн хойно жигүүр хэсэгт Хөх толгой гэх газар байжээ. Хамгийн сүүлд 1937 онд тугчин омгийн гүр цог гэх хүн тагснаас хойш ахин тахиж олон түмэнд ил болгоогүй юм. Энэ нь тухайн цаг үедээ улбаатай байжээ. Яг үндсэндээ бол тугчин омгийн улсуудын нэг хамгаалаагүй байдгийг хамгаалж чадаагүй. Яг одоо тухайн үед нь одоо албан тушаал буусмаар айлгаж хаад ерөөсө хурааж аваад тэр шатааж байгаа газараа бараг харсан хүний чинь одоо боодно гэдэг. Ингэж суушаас нөгөөдөл чинь айгаад яаж чадав. Тэгэхдээ тэр Улаанбаатар сумын одоо хогдээгүр нэг цөлх нөхөр хогдэр нургуураа явж идэм юм. Тэгсний одоо нөгөө туг шатагаад дуусах хоног гэдэг үдсэн чинь энэ одоо энэ шин дотор нэг алдагдсан нэг баатар дүр. Эний дээд талд нэг улаан чүм чулуугаар хийсэн одоо тийм энэ тугны шүншиг юм байна. Тэгээ энэ хоёр тэд орон тэр зэсэм одоо эднэр бол яг бүтнээр үлдээд тэрийг дагаж исэн олон одоо сур муур байсан тэр одоо хадаг амдар иш миш модон юмнууд тэр шатаад тэр зориуд дээр чинь ахаа гал дэмж байгаа шатаагаад бүр тэр дуусгасан байдаг байхгүй. Шатсан тугийн хэсгүүдийг авч хадгалсан тэр өвгөн хиндэж хилэлгүй явсаар насан эцэлхийхээ өмнө өөрийн үр хүүхдүүдтэй надад Чингис хааны 9 хөлт цагаан тугийн нэг нь бий гэжээ. Түүний хүү Батчаргал Дорноговд ирж говийн их ноён Хутагт Данзан Аравжаагийн музейг баригдаж байх тэр үед музейхэнд тугийнхаа тухай ярьж ингээд энэ явдлаас хойш 10 орчим жилийн дараа буюу 1991 онд аймгийн удирдлага болон музейхэн рүү Батчаргалгүй хил дуулгасан байна. Хэлэхдээ миний бие муудлаа 4 сая 500 мянган төгрөгөөр 9 хөлт цагаан тугийн нэгийг нь зарна үүнийг ирж ав гэжээ. Ингээд мөнгө төөрөг цуглуулж эхэлсэн байна. Аймаг бол за сая 500 гэл гаргаад тэнхэд байхгүй гоё. Тэгвэл бол 3 сая үлднүүдтэй. За тэр 3 саяын энд үзмэр хөдөлж авах мөнгө гэдэг бас тусдаа одоо ингээ орж идэг үстэй бүгдийн ганцхан тугийг авахад зориулаад бас 1.5 сая төгрөгийн өртөг байсныхаа тэрлүү хийгээд одоо 1.5 үлдэн шүү дээ. 1.5 үлдэнгүүт нь нэг нутгийн нэг дөнгөжлөг компани тийм хуваарь ажиллах аж ахуйч гэдэг юм уу тийм байгуулж ирсэн Түн Баяр гэдэг залуу бас 1.5 аваад 4 хас суулгаад тэгээ тэр хүнээс одоо алтан гэрэл ахсмаар очиж авчирсан. Сэргээн засварласан 9 хөлт цагаан тугийг Дорногов аймгийн 70 жилээр буюу 2001 онд олонний өмнө нил аргаж тугчин омгийнхны үр сад 8 шарга морь унан торгон цэрэг шиг хувцлаад тахиж байжээ. Эрдэмтэн судлаачид энэ тугийг Чингис хааны 9 хөлт цагаан туг мөн хэмээн тогтоосон байдаг юм байна.